Миний охин зурагтныхаа дууг судлаарай. Бидний хамгийн хайртай хүмүүс болох гэр бүл үр хүүхэд. Бидний амьдралынхаа 80-90%-ийг өнгөрөөдөг газар бол гэр, ажлын байр, дотор орчин. Гэтэл бидний амьсгалж байгаа энэ дотор орчин өөрөө биднийг зөөлөөр хэлбэл өвчин рүү, хатуугаар хэлбэл үхэл рүү түлхэж байна. Хоосон сүрдүүлэг эсвэл хандалтын төлөөх сүртэй өгсөн биш шүү. Харин миний л хүүхэдтэй адил таны ч хүүхдийг сэрэмжлүүлэг болгох зорилгоор дараах эрен сургуулах нэвтрүүлгийг бэлтгэлээ. Гипсэн синтетик эдгээр хавтангууд барилгын материалуудаас ялгардаг формальдгид гэх дэгдэмхийн органик нэгдэл цусны хор тавдар, харшил, бактери зэрэг өвчнийг үүсгэдэг байна. Энэ тухай гэтэл манай төр бид мэддэгч мэддэггүй мэт нүдэн анаад чихээ бөглөөд явдаг. Тэгвэл бид энэ бүхнээс сэрэмжлэхгүй бол цусны хавдартай, харшилтай, бактеритай хүмүүсийн хүүхдүүдийн тоо жил бүр өснө мэдэж байна. Монголчууд бид засвар дуусаагүй байсан ч хамаагүй дээ, бараг засвар дуусаагүй бол бушуухан шинэ байранда нүүж орохыг тэгсэн ядан хүлээдэг, догдолдог, яардаг. За, нэвтрүүлгээ би нэгэн айлын түүхээр эхлүүлье. За, цэлмэг охин бол 5 настай байхдаа цусны хавдраар онцлогдсон. Хүүхэд маань ийм өвчин тусах хүртлээр буруу нь бидэнд байв уу гэж өөрсдөөсөө ч одоо тухайн гэр бүл бурууг хайж байсан байгаа. За, ингээд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бах цусны тасагтуудаа их хэвтүүлээд, дэмжлүүлээд ингээд явж ирсэн. Энэхүү ээж өөрөө бие даан яагаад хүүхд маань ерөн цусны хавдар тусчваа гэдгийг судлаад байж идэл нэгэн хятадын судалгаа шинжилгээ өвөр Монгол иргэдийн ярьслага мэдээллүүдийг цахим орчноос олж үзсэн, харсан байна. Цусны одоо хавдартай хүүхдүүдийн ээж автай байнга одоо эмнэлэг дээр таарч уулзаж танилцж байгаа учраас үе танаа хойрын хугацаанд ер нь шинэ байранд орсон уу, шинэ тавилга хийлгэсэн үү, эсвэл гэртээ шинэ засвар хийсэн үү гэд хувийн зүгээс судалгаа асуумж алтан тусаар ингээ явуулсан байна. Гэтэл 10 гаруй эцэг гэхээс асуухад 80 гаруй хувь нь тийм ээ бид нар саяхан шинэ байранд орсон гэж хариулсан байна. Танаа хувьд тэгэхээр хүүхэд нь онцлогдохоос өмнө шинэ байранд орсон байсан юм уу, шинэ тавилга авсан байсан юм болов уу? Шинэ байранд орсон. Яг хүүхдээ өвчхөөс 9 сарын өмнө ийм дөнгөж ашиглалтанд орсон. Одоо бараг л будгын хангалсан гэх юм уу? Одоо нэг очиход нэг өөр ээжтэй таарна, дахиад нэг очиход дахиад нэг өөр хүмүүст ингээ байн өөр хүмүүс ингээ таарлаад байгаа шүү дээ. Адилхан хэлсэн байдаг. Тэр хүн болгоноос би ямар сони ингээ манайх нэрэлтэх шинэ байранд орсон байсан шүү дээ. Манайх нэрэл гэхэд байрандаа засвар хийгээд удаагүй байсан шүү дээ. Нэрэл манайх тэгээд жилийн өмнө ч юм уу хэдэн сарын өмнө тавилтаа хийжсэн шүү дээ гэж юм дандаа тэгж ярьсан. Төрлийн боцооч нь яг нөгөө хүний мэдрэл, тарих мэдрэлийн системд бас сөрөг нөлөө үзүүлдэг хурц юм байна. Хурц үнэртэй боцоод маань тийм учраас яг энэ дан ганц эрүүл мэндийн гэлтг бас нийгмийн асуудал бас болчихж байгаа байхгүй юу? Тухайн хүүхд одоо нэг юм 2 өдөр хичээлээсээ толгой өвдөд тэрийг ойлгох болчихлоо гэл тэр нас ингээд цаашдаа хичээлийн хоцрогдолд ороод тэгээд яадаг лээ. Яг л тиймэрхүү юм болох магадлал ер нь бол өндөртэй. Энэ талаар хийсэн яг юуны гадаадын одоо юуны судлаачтай судалгаанууд ч юм бас байдیں۔ За энэ эмэгтэй монголчууд энэ тухай мэддэггүй бахта яагаад мэддэггүй болоо гэж бас хайж явж байгаад хүний их хэмж орчны эрүүл мэнд судлаач Америкийн нэгдсэн улс, Бельгийн Вант улс, Хятад, Солонгос, Харвард зэрэг улсуудад энэ чиглэлээр нарийн мэрэгшиж суралцаж мэрэгжил дэвшлүүлсэн дэлгэр зултай цахим орчноор холбоо ирсэн байна. За ингээд би дэлгэр зул гэх судлаач мэрэгжилтэнтэй танилцсан юм. За ингээд дэлгэр зул мэрэгчлэлний хувьд ч гэсэн мөн одоо сонирхолтой төвхтэй. За тэрээр авилгатай тэмцэх газарт
газрынхан одоо сургууль цэцэрлэгийн засварыг 7 дугаар сараас өмнө хийж явахгүй бол 9 дугаар сартай тулгаад засвар хийчихээр хүүхдүүд хордоод байна, биеийн өвдөд байна гэдэг одоо ийм талаарх судалгаа одоо мэдээллүүдийг өгснөөр нийслэлийн боловсролын газар сургууль цэцэрлэгийн одоо засварыг 7 сараас өмнө хийдэг болсон байна. Энэ шийдвэрийг гаргахад дэлгэрцүүл мэрэгжилтний үүрэг оролцоо өндөр байсан. Монголд ч гэсэн байж л таараа гэд өөрөө бие даа нэлээд идэвхтэй судалж энэ асуудлын араас хөөцөлдсөн байгаа. За ингээд хөөцөлдөөд яг одоо энэ барилга баригдаж байгаа энэ материалнаас за энэ төмөрнөөс тэр хавтангаас ч гэдэг юм уу тийм ээ яг юунаас нь хүнийг хордуулдаг цусны хавдарт хүргэдэг тэр формальдегид дэгдэмхий органик нэгдлүүд гэдэг нь ялгараад байгаа юм бэ гэд судлах гэсэн чинь манай улсад харамсалтай нь судалцдаг, хэмжчихдэг, ширхэг багчж байгаагүй. За ингээд өөрөө ийм мэдрэгч багаж олж ирээд оруулаад за ямар ч үсэн өөрийнхөө хувийн хэрэгцээнд эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээнд тухайн мэдрэгч багажаар офис, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, гэр зэргийг мэдрээд явж байгаа. Ингээд өөрөөр хэлэх юм бол Монголд баг формальдегид буюу хүнийг энэ өвчлөлт хүргэж байгаа, өвчлөлт хүргэдэг нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар нотлогдож тогтоогдсон юм бодис илэрхгүй газар бараг ховор байжээ. Одоо энэ орчны эрүүл мэндийн шинжилгээ ухаан анх үүсэхдээ ер нь бол хүний биед хоргүй юм үнэргүй байдаг гэдэг ихлээр онол төвшүүлсэн байна. Үнэргүй. Тэгэхээр үнэртэй болоод эхэлчихэл юм бол ямар нэгэн асуудалтай ээж магадгүй гэдэг таамаг төвшүүлээд энэ шинжилгээ ухаан цаашаас хөгжсөн байдаг. Тэгэхээр нэгдүгürt үнэртэй байна гэдэг чинь ямар нэгэн байдлаар одоо агаар дээр байх ёсгүй байж байна. Тэгэхээр энэ нөгөө 3 байх ёстой бодис чинь хэд болж байна? 500 хэд болж тий. Тэгэхээр 3 байхаас 150 дахин их гэсэн үг 450. Гэтэл нөгөө тоосон цэрийн бохирдол гэдэг Монгол орнд хамгийн байдаг энэ бохирдолчийн өрөөний жишээ бага байхгүй яа. Тэгвэл нөгөө энэ өрөөний ихэнх одоо гол бохирдуулж байгаа бодсон формалт. Өчигдөр тоос шрааг нь бол бүгдийг нь угаацсан. Тэгээд PM2.5 гайг байх уу? Тийм байна. Одоо дорож дивсгээд угаасан гэсэн үг тийм. Одоо энэ ерөнхийдөө явж дандаа 90 иттэй одоо зэж. Энд чинь одоо формалт гэд чинь дээдлийнх нь HCHO нь тийм энэ 3 байх хэвээр стандарт хэмжээ. Одоо бол 80 74 80 60 за 60 дараачих нь total VOC гэдэг нь бусад төрлийн бензол, толгой, формальд гэдэг энэ өндөр цаван дээж идэг. Тэд нар болохоор бас өндөр. Энийг нөгөө нийцэд нь байдаг учраас яг тэд гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ер нь бол байгаль дээр байх ёсгүй гэж үздэг. Буулгахад хаднэрийг одоо ингээл онгоолгоно шүү дээ. Нэгэл оронгууд шууд нүднээс нөлөөс гараад хоолоо орсдог байхгүй. Хортаа авсан уу? Тий. Одоо тэр хаднэрийн температураас нар халаагаад одоо температур амар өндөр болсон гэж байна. Тэр тохиолдолд тэр юм чи бүгдийг ялгаруулга гараад ирдэг. Одоо жишээ нь хортаа тийм хавтангуудыг хараад ялгах уу? Үнэрийг нь хараад бол ялгахгүй шүү дээ. үнэрээр нь ялгах уу? Яг ингэж юм хийцний дараа л мэддэг байхгүй. Үнэрээр нь. Тий. Тийм одоо хортаа хавтан Монголд одоо хэрэглээ хэр их байна? Баяг шүү дээ. Битүү юу? Хятадаас орж ирж байгаа контейнер нэхэд л мэддэг гэж. Хямдхан хавтангуудад бүгд л одоо 10 хэдэн жилийн өмнө мэдхгүй байсан шүү дээ. Битүү байсан тий тэр үед. Битүү. Их ч нь бол одоо айл болгон л тэр хямдхан автангаар тавилга хийв. Одоо хятадын телевизээр ингээд CCTV тий. Тэрнгээр ийм явж үзсэн ингээд ийм айл ингээд ийм хавтангаар тавилга хийцэн заяа. Тэгэхээр энэ дотор одоо амьдарч байгаа хүмүүс бол ийм хавдар мавдар тусна гэсэн юм ингээд телевизээр нь байнга ингээд явдаг. 9 онд явж байхад тэгж 9 онд 17 жил юм тий. Тэгэхээр тийм телевизээр нь тийм юм сурчлага хийгээдсэн байхгүй. За дэгдэмхий органик нэгдэл гэдэг зүйлд нь одоо маш олон химийн нэр томьёо элементүүд багтж байгаа. Гэхдээ бид нэвтрүүлэгтээ өөрсдөө ч төөрч таныг ч төөрүүлэхгүй тул зөвхөн формальдегид энэ тухай. Тэгвэл формальдегид гэдэг нь хаана байгаа гэхээр ерөөсөө л гипсэн хавтан дотор байгаад байна. Хавтангууд барилгын материал дотор байгаад байна гэдгийг л сануулж хэлээд байгаа. Гэтэл аюул нь юу вэ гэхээр бид нэр цахим орчинд харж байгаа. Сүүлийн үед гэрийн дотоод засал интерьер чиг хандлага өөрчлөгдөж айл болгон байгууллага болгон ханаа гипсэн хавтангаар гойдог интерьер дизайн нь нэг хэсэг нь гипсэн хавтан болсон. Гэтэл гипсэн хавтнаас формальдегид ялгарч улмаар өвчлөл рүү түлхэж байж болцсохгүй байна. Тий, одоо энэ дээр юу хэлмээр гэхээр сургууль цэцэрлэг олон хүүхэдтэй газрууд энтерт болвол энэ доотлын CO2 ихсээд CO2 ихсгэр унтаараад ингээ хүүхдүүд чинь ойр нүрээ юу хичээл мичээл тий. Тэр үед ерөөсөн багш нар ямар арга хэмжээ гэхээр зүгээр сайхан цонхол онгойлгож байна. Тэгэх юм бол ингээд агаар сэлгдээд хүүхдүүд унтаархан гайгүй болоод юм ойлгох ч гэсэн гайгүй болно гэсэн. Одоо энэ арай гайгүй юм байл.
уурчлаа. Хамгийн их нөгөө нэг ийм үнэр ялгаруулдаг юмнууд чинь хүний эрүүл мэндэд хамгийн муу байгаад шүү дээ. Тэгэхээр тэр нь гипсэн хавтан байгаад байна, хулдаас байгаад байна. Энэ PVC-тэй синтетик нийч одоо дороож байгаа. Синтетик гипс автан гэдэг. Зүгээр гипс автан биш. Энэ чинь бас дотор янз тарины төрөн төр хилдэг шиг төрөл байгаа юм байна тий. Ер нь бол тий. Та бас хийхэд яадаг хамгийн хялгаруулдаг саяны 3. Өөр ч мэддэг Өөр юу ах вэ? Өөр үнэр гардаг юм баг байхгүй шүү. Энэ багаж болохоор юу гэхээр өртөг хямд мэдрэгч гээд яг нөгөө нэг өндөр наривчлалтай багажны төрөлд ордог, мэдрэгчний төрөлд ордог. Тэгэхээр эхлээд энүүгээр мэдрээд байх юм бол Энэ одоо жишээ байн эднэр бол ингээд байж гарч шүү. Тий бүгд ингээд шараас дээш гэдэг чинь нооноос дээш бол бүгд хүний хэрүүлтэнд хортой. Тэр одоо шар төвшөнд буюу хүний эрүүл тортой төвшөндөө за доошоо давхар улаан руу ороод байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг хэрвээ яг энэ шалан дээр бага насны 1-2 настай 30-40 см амьсгалдаг хүүхдүүд бол тэрүүгээр амьсгална. Бид нар бол дээд төвшөнд арай гайгуугаар амьсгалж байна гэсэн үг. Арай Америкийн нэгдсэн улсад хар шуурга болсны дараа одоо сэргээн босгол сэргээн засах ажлыг хурдан хийхийн тулд маш хурдан яаралтай хугацаагаар Америкаас одоо барилгын материал гипсэн хавтангууд оруулж ирээд за эдгээрийг хэрэгэлсэн айл өрхүүдийн хүмүүс өвдөөд энэ тухайн Америкийн сэтгүүлчид сурвалжлаад дараах нэвтрүүлгийг бэлтгэсэн байгаа юм. За энэ нэвтрүүлгийг бид дэлгэр зул мэрэгчлэнтэй хамт суугаад үтсэн түүний сэтгэгдлийг авсан юм. Гэтэл бидний хамгийн аюулгүй гэж итгэдэг гэр ажлын байр, хүүхдийн маань сурдаг цэцэрлэг, эрүүл ахуйн стандарт хангаагүй материалаар баригдсан. За Энэ цаг хугацааны энэ хүүхэд сая ингээд одоо дөрвөн мөчөөр ингээд газар тулцсан. Дээрээс тоглоомтой тий. Гэтэл бид нар бол том хүн хизээ чинь дороожин дээр очиж дөрвөн мөчөөрөө тулаад амьсгалдгүй тий. Тийм учраас ерөөсөө хүүхдүүд илүү их өвдөд байгаа. Сая хэлээд байгаа цусны хорд авдар хүүхдүүдийн дунд ихсээд байгаа гэдэг ч юм уу тий. Тэр үндслүүд бол ерөөсөө яаж ирэхээр хүүхдүүд бол хүрээлэн буй орчиндөө маш их хүрэлцдэг. Төр тэгвэл юу хийж байгаа юм бэ? Энийг мэдж байгаа юм уу, мэдэхгүй байгаа юм уу гэдэг. За ингээд бид нэр хамгийн түрүүнд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьсон. Цусны тасгийнхын хэрэглэгчтэй ярьлаа. Их хүмүүстийн хэвлэлийн төлөөлөгчтэй ярьлаа. Оох тийм судалгаа шинжилгээ байхгүй, бид мэдэхгүй. Өвдөөд ирсэн хүмүүсийг бид нар өвчлснийг нь эмчлээд явуулдаг болохоос ш яг юунаас бол суурь шалтгаан нь хүмүүс хүүхдүүд өвдөөд байна вэ гэдэг нарийн биднэрт ямар ч тоо статистик судалгаа байхгүй гэх. Тийм учраас би одоо ийм одоо тэр хавтан маттай хэрэглээд энийг өнгөрч байгаа гэсэн юм олон нийтийн масс ингэж очиод ийм мэдээлэл угаасаа үндэслэл баталгаагаа тэгвэл нэмүүдний систем бол бид нар нь өөрсдөө юм хийгээд энэ хавтрыг хэдэн онцлогчд хэдэн энэтэй холбоотой байна гэсэн юмнуудаа өөрсдөө яриагаа өгсөн юм бол болох юм байна. Энэ чинь бол одоогоо тийм ярилцлага өгөх боломжгүй байна л гэж хэлж байна. Дотоод орчны агаарын бохирдлоос үүдэж хүүхдийн өвчлөл ингэж өсөөд байна. Энэ өвчлөлд нөлөөлж ин гэдэг ямар ч дата бол байхгүй юм байна тий. Яг одоо нөөбөр яг агаарын бохирдол гэсэн байх мэдээж нуур хавцарсан юмнууд зөндөө байгаа. За ингээд нэмүт нь буюу нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болол төсвөл санхүүждэг газраа. Ингээ 2023 онд ийм судалгаа хийгээд тогтоогдсон бол яагаад ард иргэдээ сэрэмжлүүлээгүй юм бэ? Ер нь бодлогын хувьд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв яг юу гэдэг байгаа юм бэ гэдгийг бид нэр Захирал Баттөрөөс нь одоо уулзаж асуусан. За юу хэлж ийн гэхээр 3 хүчин зүйл хэлж байна. Хүний нөөцөнд асуудалтай, судалгаа банк тогтмол хийж төгөлдржүүлэхийн тулд санхүүжилтийн асуудалтай, хүний нөөцийн дутагдaltaй, тоног төхөөрөмж байхгүй гэд өнөөхөл төрийн байгууллагуудын хилдэг зовлон точиг давтав. Тэгээ Монгол улсад харамсалтай энэ талаар судалгаа шинжилгээ маш хангалттай байна. За дотоод орчны агаарын бохирдол дээр хамгийн одоо гол мэдээлэл үзүүлж байгаа зүйл бол дэгдэмтгий органик нөлөөлөл гэж байдаг. Тэрний нэг нь яг энэ формалт гэдэг. Энэ мэдээж янз бүрийн өвчлөл нөлөөлнө. Бүхэл өвчлөлд нөлөөлж байгаа. Судалгаанууд байгаа. Гэхдээ тогтвортой тандал байхгүй гэж би хэлнэ. Хүний нөөцийн чадамж үнэхээр дутагдaltaй байгаа. Үнэхээр дутаг. Энийг одоо хэлэхээс өөр хэмжих багш тоног төхөөрөмж байхгүй. Сайн судалгаануудыг хийхдээ хувийн лабораториудаа хамтраад ингээ хийж байгаа. За бид дараа нь тэгвэл бодлогын газар болох эрүүл мэндийн яамны одоо газрын дарахаас нь одоо мөн л уулзаж асуулаа. Сайдаас нь асууя гэхээр одоо худалчин жил болгон сайд нар солигдож байгаа учраас сайд нар ч баг энэ асуудлыг мэдэхгүй. Энэ формалд гэдээс болоод хүн өвдөөд байна, өвчлөөд байна зэргийг гэдэг асуудал бол зөвхөн эрүүл мэндийн яамны асуудал биш юм аа. Энэ бол салбар дундын асуудал учраас салбар хоорондоо энэ асуудал шийдэгдэхгүй орхигдчиход байна гэдэг л хариулдаг үг. Ерөнхийдөө агаарт өндөр байна гэдгийг илрүүлсэн. Гэхдээ одоо дараагийн шатнд бол жишээ нь их усүр нь юу байна? Одоо гэрт
галлагаатай холбоотой байгаа мó эсвэл өөрийн чи хэлсэн барилгын материалтай холбоотой хэмжээ нь өндөр байгаа мó гэдгийг одоо нарийн судалж бас тогтоох шаардлага бол байгаа. За дараа нь бид нар барилга бут байгуулалтын яамны газрын даргатай мөн очиж уулзлаа. За одоо Монгол улсад тийм ээ хүүхдүүдийг цусны хавдар хүргэдэг, өвчлөлт хүргэдэг, түлхдэг ийм одоо муухай барилгын материалуудыг хэрэглээд байна. Энийг хэрэглүүлэхгүй байж болдгүй мүү? Хэрэглүүлэхгүй байх дээр барилгын яам юу хийж байгаа юм бэ гэдээ асуусан. За ийм хариулт өгч байна. Хил дээр бид нэр барилгын одоо хортой материал байгаа эсхийг шинжилдэг 2 лаборатори нээсэн. За энэ 2 лаборатори 4-р сард ашиглалтанд орчихно. За ингээд лабораторитой болж байгаа учраас одоо хүний биеийг хордуулж байгаа барилгын материал байгаа эсхийг энэ лаборатори шинжилэн судалчихнаа. За мөн 2 сайдын хамтарсан одоо тушаал шийдвэрээр одоо барилгад тийм ээ хүний биед хоргүй одоо материал зүйл одоо хэрэглэх ёстой гэдэг ийм тушаал шийдвэр бол байгаа. Хамгийн гол нь хэрэгжилт хангалтгүй байхыг үгүйсэхгүй гэв. Жишээ ногоон титэмгээд яг энэ нөгөө хувийн лаборатори байд юм байна л та. Та мэдэх бах те. Тэгээд ингээд очиод дуудлагаан дагуу очиод бас нөгөө шинжилгээ аваа явд юм. Тэгэхээр ийм дуудлага гараад байгаа гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэгээ яг хаанаас нь гараад байна гэхээр голцоо хавтангаас. Тэгэхээр энэ ийм хавтан оруулж ирж болно болохгүй. Хилээр энийг оруулахгүй. Энд чинь ингээ хүний эрүүл мэндэд муу те. Ялангуяа ингээ цусны хавдар тусгах өндөр эрсдэлтэй гэдэг ч юм уу ийм хориглогдсон стандарт байгаа. Хориглож байгаа юм. Бидний түрүүний хэлсэн нэг эрүүл мэндийн сайд, барилгын сайд хоёрын одоо зөвшөөрөх дээд хэмжээнээс хэтэрсэн болвол одоо мэдээж импортоор авах хориглоно. Ийм зохицуулт байна. Ер нь л яг ингэж байгаа. За түрүүний хэлсэн ногоон тутамгээд компани лабораториуд бол Монгол улсад бас төдийлний хөгжөөгүй байна. За ялангуяа энэ химийн одоо шинжилгээ хийдэг лабораториуд Монгол улсад төдийлөн олон байхгүй. Гарын 5 орон дотор л байна гэсэн үг. Тэгэхээр бид нэр яг гэхээр одоо энэ чанаргүй материалуудыг ядаж орж ирэхээс өмнө шалгая. Орж ирэхээс өмнө чанаргүйг нь нотлоод буцаадаг бай. Чанартаанууд нь оруулдаг бай гэдэг. Энэ тогтолцоо руу шилжиж гэдэг байдлаар бид нэр одоо сүүлийн одоо 4 жил одоо энэ лабораториудыг байгуулах ажил маань явсаар байгаа. Энэ жилээс үр дүнгээ үзүүлээд байна. За сэтгүүлчийн хувьд бид нар дараагийн сүүлийн зогсоол болох Галийн ерхий газар очсон. За ингээ Галийн ерхий газрын 2 ч хүнтэй уулзлаа. За эдгээр хүмүүс бас нэг талдаа бас зөв зүйл ярьж байна. Юу ярьж байна вэ гэхээр ингээд лабораторид шинжилгээ хийхээр өдөр бүр хэдэн мянган тонн ингээ ачаа бараа хилээр барилгын материалууд орж ирж байгаа. Тэр болгоныг лаборатори руу оруулаад ингээ гацаагаад шинжлэх ямар ч боломжгүй. Лабораторитой байлаа гэх тэр болгоныг шинжилээд байх юм бол нөгөө гайлаар ингээ юм оруулахгүй удаагаад байна, гацаагаад байна, бизнес эрхлэгчдийг хохироож ийн гэдэг ингээ бөө хил ам гарнаа. Ингээ маргаантай юм уу ингээд юм эрсдэлтэй байж болцсохгүй барилгын материалуудыг бол лабораторитой шинжилж болж байна. Харин түүнээс өмнө одоо яах ёстой вэ гэхээр анханасаа одоо мэдүүлэхээ эрт зүг өгөх ёстой. Монгол улс одоо ийм барилгын материал ингээд оруулж болохгүй гэдэг стандартаа өндөрсгөх ёстой болов уу гэдэг ийм тайлбар хариултыг өглөө. За тухайн барааны одоо энэ найрлагын бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо болохоор бид нар тодорхойлохдоо одоо МСТС буюу барааны аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр заасан найрлаганд нь байна уугүй гэдэг тодорхойлдог. Одоо жишээлбэл хуванцар тэдэн хувь байна, 30% байна ч гэдэг юм уу, гөлтгөн тэдэн хувь байна ч гэдэг юм уу, тийм ээ. Эсвэл одоо формальдегид тэдтэй байна ч гэдэг юм уу, эсвэл бусад органик одоо уус хөгжүүд тэдтэй байна гэх юм бол тэр нь үнэхээр юм байна уугүй юу, тий гэдгийг нь тодорхойлдог. Манайх бол чанарын шинжилгээ жуулгах яг хувийн одоо бодит наривчилсан, тий агуул дэмжийнхэн наривчилсан шинжилгээг бол одоохон давлууд бид тодорхойлох байгаа. Тий одоо барилга хөгжлийн төв дээр хийж чадахгүй тийм ээ юуны одоо барилгын корпорацийн банк дээр ч гэсэн хийж чадахгүй байгаа. Хамгийн гол юм бол юу вэ гэхээр нөгөө барилгын материалын аюулгүй техникийн зохицуулалт гэдгийг одоо баталсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ стандартууд нь бол ер нь бол манад бол батлагдсан байна. Тэгэхээр зарим стандартыг бол шинжлэх шаардлагатай мэдээж хэрэг хоцрогдсон, хуучирсан байгаа. Одоо сүүлийн үед бол барилгын материал гэж маш олон янз болцсон тийм ээ. Тэгэхээр энийг бол одоо шинжлэх шаардлагатай байна. За Монгол улсад эдгээр энэ барилгын материалуудаас болоод ер нь ямар нэг зүйлээс болоод хүн одоо хохирж гин, өвдөж гин, бөөлж гин, хордлого тусч гин. Энэ бүхнийг судалдаг, шинжилдэг ганцхан ширхэг хувийн лаборатори өнөөдөр Монголд үйл ажиллагаагаа явуулдаг. Яг юунаас нь тэр формалдегид буюу тэр хордуулаад байгаа их усрууд нь яг юу бэ голцсон? За яг Монголын нөхцөлд байх юм бол
модон өрцөн шахмал хавтангууд гэдэг тийм хавтангууд бол байдаг. ОСБ хавтан гэж байдаг. Тэгээ ДСБ хавтан. За MDF гэхдээ л яг нөгөө үнэ дагаад чанар гэдэг шиг яг л нөгөө хууч ийм нөгөө өнөр үнэртдэг хавтангууд бол одоо бол зах зээлтэй байж л байгаа. Хараад ялах боломжтой. Та бол таньдаг. Хараад бол ялах боломж байхгүй. Тий. Ер нь үнэртэй л ялгаж болно. Үнэртчил байвал асуудал. Тий. Одоо ингээд ойртоод ингээд яг бол хурц үнэртэй нэг ихэнх нэг тийм хүний хоолой боом ч юм уу тийм үнэр бол тэр юунаас үнэртдэг. 2010-ад онд хятадд ийм барилгын салбарт ингээ бүүн болсон. За тэгээд барилгачлалт маш эрчимтэй байгаад одоо иргэдээ ингээд орон сууцнд оруулах тийм хөдөлгөөн одоо ингээд өрнөд юу болсон. Тэгээд барилгын салбар нь бол маш эрч хүчтэй одоо өссөн байгаа. За яг тэр үеэр одоо яг хятадын 2-3 том хотуудад бол тийм хордлууд гарч ирсэн. За зарим хотод тийм цусны тийм одоо тийм эрчтэй хорт хавдар те одоо нөгөө хавдруудын тохиолдол тийм тоон өссөн. Дээрээс нь хүмүүсийн дунд ингээд хамар залгиурын хорт хавдрын тоон өсөд байсан баг. За энэ юунаас болоод яагаад вэ гэсэн чинь за нөгөө барилгын дотоод орчинд хэрэглэгдэж байгаа янз янзын хавтангууд гэдэгтэй хавтангууд тэгэхээр одоо бид нэр сүүлийн үед жилүүд хэрэглээд байгаа шүү дээ янз янзын гой хулсан хавтан. За дээрээс нь тавилгын хавтангууд. ДСБ гэж бид нэр яддаг те одоо гой өнгөтэй. За тэгээд янз янзын одоо ийм юуны зөөлөвч материалууд. Зөөлөвч материалуудыг голдуу ингээд тийм химийн үйлдвэрт одоо ингээд тийм хунсар полимер одоо эдлийг ингэж үлээлгэж хөөсрүүлж ингэж хийдэг. Тэр түүх хийдүүдээс нь ингээд хортой бодис үсэд тэгээд ингээд юу болсон байдаг. Хүмүүсийн их хэмжээгээр тийм эрүүл мэндийн хохироос тийм асуудал байдаг. За тэгээд үүнээс болоод бол хятадын дотоод орчны агаарын чанарын стандарт бол батлагдсан. Тийм сайжирч батлагдсан. Сая 11 онд нэг батлагдсан. Сая сүүлд 2024 байна 5 онд бас шинжил батлагдсан байл. Ийм хавтан тавилгаар хийсэн тавилгатай бол эрүүл мэндэд ийм хортой ус унын одоо хүүхэд золбон жилүү юм телевизээр нь яваад идэв байхгүй. Тэгээд орохгүй жил болно. Тэр чинь цонхоо хаалгаа онгоолгоод тоошоор орно хамаахгүй. Тэгж жагаад ууж ярьцчаад ордог. Жилийн дараа. Тэгээ ядч бол мөнгөтэй гайв хүмүүс нь хэзээ ч юм хавтангаар хийсэн тавилга гэртээ тавихгүй шүү дээ. Тэгээ юу? Цэвэр модон тавилга. Ойлоо зэрэг асуу. Цэвэр мод нөгөө зандан мод улаан мод зудар. Тэгээ одоо бүр урагшаа яваад хаанаас идэх. Хөгшний улаан. Байгалийн гаралтай байх тусмаа эрүүл мэндэд нүү. Тий, тэр чинь одоо эрүүл мэндэд хорго гэсэн. Одоо энэ сүүлийн үеийн айлууд энэ нэг юм хийгээд байгаа шүү дээ. Энэ бас хортой байхгүй юм. Энэ панел авто. Одоо обооны оронд ийм хийгээд байгаа. Энэ чинь бол бас л энэ чинь бас амьсгалахгүй болохоор хортой. Амьсгалахгүй, улсан л гэдэг бодлоо байхгүй. Бас л PVC нөгөө синтетик материал орсон гэсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хавдар судлалын агентлаг форум альдгийд нь хүний хамрын хүндийн хавдар болон цусны хавдар үүсгдэг гэдгийг аль 2004 онд эцэслэн тогтоож баталчихад байна. Синтетик гипсэн хавтан гэдэг нь цахилгаан станцын үнс эсвэл химийн дайвар бүтээгдэхүүнээр хийдэг тул түүнийг барьцалтуулахын тулд маш их хэмжээний химийн цав ашигладаг. Энэ цавнаас формальдегид тасралтгүй 3-аас 15 жилийн турш ялгардаг тухай шинжлэх ухааны баримт мөн байна. Түр ингээд хөдлөхгүй болвол биднийг хамгаалаач гэд мэдсээр байж төрөөс нэхэх биш. Бид өөрөө өөрсдийгөө хамгаалах нь яг өнөөдрийн бидний өөрсдийнх нь үүрэг болчиход байна. Төрөөс шаардах. За тендерийн хувьд хамгийн хямд үн өгсөн одоо компаниудыг тендерт шалгаруулад за тэрхүү хамгийн хямд үн өгсөн компани хамгийн хямд буюу одоо нөгөөх л одоо синтетик гипс хавтан хүний эрүүл мэндэд хортой барилгын материалыг ашиглаж идэг. Тэгвэл хамгийн хямд үн гэсэн хуулийн заалтыг хамгийн эрүүл аюулгүй гэсэн үгээр өөрчилж татврын мөнгөөрөө бид хүүхдүүдэд хордуулсаар байх биш татврын мөнгөөрөө харин бид хүүхдүүдэд хамгаалах шаардлагатай байна. Үүнийг бид төрөөсөө нэхэж хянах хэрэгтэй байна. Энэ өвчнийг хяндаг, урчлан сэргийлдэг механизмуудыг асаагаад тэр юм чи хаанаас үүсээд байгаа. Үүсээд байгааг бид нар хэмждэг болмоор. Хэмжснийхаа дараа стандартаа уулзуулмаар байна. Уулзахгүй бол дараа чи арга хэмжээнүүдийг аваад хиймээр байна. Үзэгч танд би хавдар судлалын үндэсний төвөөс авсан нэгэн тоо мэдээлэл бүхий баримтыг харуулъя. За хүүхдийн хорт хавдрын өвчлөлийг үзэгчтэй харж байна.
нийтдээ цусны нийт одоо хавдраар өвдсөн хүүхдүүдийн 38% нь буюу цусны хавдраар өвчлсөн байна. Өөрөөр хэлэх юм бол барилгын одоо энэ материал дотоод орчин хүүхдийн цусны хавдрыг одоо хүргэдэг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2004 онд тогтоосон. Монголд хавдартай хүүхдүүдийн 38%-ийг цусны хавдартай хүүхдүүд эзэлж байна. За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан оюун эрдэнэ тухайн үедээ буюу 2023 онд нэмүүдийн инфо судалгааг одоо хийж байсан. За түүний тухайн үед өгчсэн ярилцлагуудаас та бүхэн биш татан ноцтой одоо мэдээллүүдийг өгүүлээ. Судалгааны үр дүнд бидний үе нэвтрүүлэх зэрэг байгаа энэ формальдгид цэцэрлэгт нийт дээжийн 94.7% нь сургуульд бүр 100%, эмнэлэгт 100%, орон сууцнд 97.2%, оффис 85.7%, хаавст 23.1% гэрт илрээгүй гэсэн. Ингээд нэмүүт одоо ийм одоо судалгааг гаргасан гэсэн. Өөрөөр хэлбэл агаарт огт байж болохгүй. Байх юм бол хүний бүхэл рүү аюул руу түлхдэг энэ одоо формальдгид гэх бодис бидний хүүхдээ хамгийн их байж байгаа сургууль, цэцэрлэг, орон сууцны гэрт нь, эмнэлэгт нь ийм их байна гэдгийг л 2023 онд нэмүүт уг нь тогтоочсон. Бидний амьдралынхаа 80-90 орчим хувийг өнгөрөөдөг дотоод орчин ийхүү бидний үр хүүхдийг биднийг өхөл рүү өвчин рүү түлхэж байдаг юм бол шийдэл нь одоо тэгээ яах юм бэ гэж. Тэгвэл иргэн бид яах ёстой вэ гэхээр 12-оос 16 цагийн хооронд өрөөгөө сууж байгаа газраа гэр орноо агааржуулах, агаараа сэлгэх, агааржуулалтын системийг одоо сайн хийх, тийм орчин байгуулах одоо амьдралынхаа цагуудыг өнгөрөөж байх ийм шийдлүүдийг бол мэрэгчлэнүүд санал болгож байна. За мөн үнэр гарчил байвал тэр үнрийг аль болох арилгах, ямар үнэр хаанаас гараад байна вэ гэдгийг шинжлэх, элдв үнэрээс татгалзах. За аль болох хямд хавтангийн хямд одоо элдв үнэртэй барилгын материал зэргийг сонгохоос хэрэглэхээс татгалзах одоо синтетик буюу энэ байгалийн аргаар байгалаас гаргаж авсан биш, химийн аргаар гаргаж авсан тэр одоо зүйлсийг орчиндоо одоо байлгахгүй байх дээр анхаарах, гэрээ байнга чийгшүүлэх, чийгтэй цэвэрлэгээ хийх. За мөн боломжтой бол одоо бидний урд хөрш болох тийм ээ хятадуудаас одоо суралцаж шинэ байр, шинэ оффистоо одоо аль болох олон сарын дараа, жилийн дараагаар нүүж орох сургууль цэцэрлэг эмнэлгийн засварыг эрт эхлүүлэх хөнгөн үед нь хийх зэрэг ийм алхмуудыг хийвэл иргэд бид арай өөрсдөө хордохгүй байх юм магадaltaй байна. Ер нь тэгэхээр системийн хаана асуудал байна гэхээр бид нэр ерөөсөө өвчнөөхөө суур шалтгааныг олохгүй тэрийг судлахгүй байгаа юм байна шүү дээ. Тэгээ ер нь бол анагаах шилжүүлэх яах гэхээр урчин сэргийлэх дээр илүү их мөнгө зарж иж хойно очиод хавдар эмчлэх мөнгө хэмнэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг эрсдлийг бид нар тодорхойлохдоо хэрвээ мөнгө зараад жишээл сая хэлдэг шиг ингээд судалгаанд жишээл мөнгө зараад үнэхээр тэр хавдартай хүүхдүүдийн гээ 10 гэрт нь очиод дээж авч болно шүү дээ. Тэр үндэсний төв 300-400 дээжнэр шинжилгээ хийсэн байна гэх. Тэгэхээр тэгэж боломж байх юм бол тэрийг хийгээд тэрэндээ мөнгө зарцуулах юм бол хавдарч байгаа хүмүүсийн тоо бууруулах бүрэн боломжтой. Ус дэлхийд дахны жишээ ер нь тэгж л явж байгаа. Манайх тэр байхгүй шүү дээ. Харин тийм. Манай системд юу вэ гэхгүй судалгаа нь байхгүй учраас хүүхдүүдийн хөвгдүүд нь яагаад өсөд байгаа гэдгээс судлахгүй байна, батлахгүй байна. Тий яг гоо ингээд дэлхийд дахин шалтгаан тодорхойгүй гэл тэгж тий. Гэтэл бол ингээд Монголд бол одоо илэгний хавдар гэж тэгэхэд чинь алкогольны шалтгаанд буюу архины шалтгаанд илэгний хавдар энэ төр гэл ингээд ялгагдаж байгаа шүү дээ. Одоо тэр чинь ингээд тэр салбар хөгжиж ирээд тэр чинь ингээд судлагдаад байгаа. Тэгэхээр угаасаа 95 байхгүй гэж хайж ерөөсөн болохгүй байхгүй. Сүүлийн үед аль хавдар нэгсээд байгаа. Тэр дундаа цус чүмгний хавдар нэгсээд байгаа мó. Би тэр статистикийн тоо харж байхад ерөнхийдөө нэг хэсэг огцом ихсэж байгаад одоо л харьцангуй бас яг өксөх прогноз нь бол арай гайгүй л юм байна. Би тэг яг бодохдоо яг тэр дунд байгаа жилүүдэд магадгүй орон сууц хэмжээгээр ашиглалтанд орсноо тэрийг бас нэг харж үзье л гэж бодож байна. Энэ бол ингээд ганц шиг эмчийн ч юм уу ганц шиг мэрэгчлэний асуудал биш байхгүй. Энэ чинь бүр бүхэл бүтэн нэгдүгээр системийн асуудал. Хоёрдугаарт манайх ингээд залуу үндэстэн те бага насны хүүхдүүдэд тэгж хэмжээгээр одоо хавдар алдаад ах юм бол хоошоо очиод нөгөө хөдөлмөрлөл насан дээр ч очихоор бас багсан шүү дээ. Ер нь төрөлд бол бурсан шүү дээ. 70 эдэн мянгаас 50 эдэн мөнгө болоо бурсан. Энэний бас цааш шалтгаан юу байгаа ингээд судлах нь зүдэл.